Монголын ардчлалын нэгдэл санаачлахын үйл ажиллагаа үзэл баримтлалыг дэмжигчээд хөдөө орон нутагт сайн дураараа нэгдэн нийлэх хэрэгэлзлээ илэрхийлж байгаа төдийгүй анхны салбар Дархан уулын аймагт 3 сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж хурлаа хийсэн байна. Ардчилсан хувьсгалын 25 жилийн өнгөрсөн жил тохиосон. Үүний хүрээнд ардчилсан намын хэсэг гишүүд болох Улсын хурлын гишүүн Батхүү, Болд, Бакай, Оюун гэрэл нар Монголын ардчлалын тулгуур үнэт зүйлүүдийг тодорхойлж, томьёолж, тэдгээр үнэт зүйлсийг хамгаалan хөгжүүлэх хүсэл зорилгыг нэгтгэх талаар намын гишүүд дэмжигчдийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Улмаар энэхүү үйл ажиллагааны үр дүнд Монголын ардчлалын нэгдэл санаачлах хэмээх бие даасан байгууллага өнгөрсөн 2 дугаар сард мэндэлсэн юм а. Монголын ардчлалын нэгдэл санаачлах нь ардчлалын суурь үнэт зүйлсийг тусгайлан хамгаалж, тогтмол хэрэгжүүлэх үйл ажиллагаа. Түүнийг зохион байгуулж удирдах байгууллага гэж үүсгэн байгуулагчид нь томьёолдог. Өнгөрсөн 7 хоногт болсон анхны салбар хуралдаан болох Дархан уулын аймагт болсон хуралд тэртээ 90 оны хувьсгалд гар бие оролцож байсан анхны партизанууд гишүүд дэмжигчид оролцсон. Тэд ардчлалын 20 гаруй жилийн түүхэн үйл явцыг мөн л өөр өөрсдийнхөө дүгнэн цэгнэж, амжилт алдаа оногшууж, цаашлаад гажуудал нь хаанугаа хэрхэн яаж зас залруулах талаар байр сууриа илэрхийлэн халуун яриа өрнүүллээ. Монголын ардчлалыг бэхжүүлсэн. Үнэхээр ард түмний эрх мэдэл төрд очдог байх. Энэ механизмд өнөөдөр алдаа одоо гараад байна тийм ээ. Энийг залруулж тэгэхээр ард түмэн төрдөө итгэдэг байх. Төр нь ард түмнийхээ төлөөлөл багсан. Энэ одоо эцсийн одоо үр дүнд хүргэх ийм одоо нийгмийн шинжилгээг хийх, төрийн шинжилгээг хийх ийм санаачлага юм аа. Тэгэхээр энд бол бас өнөөдөр манай Дархан уул аймгийн тиймээ дарханчуудын төлөөллүүд нэгдэж тэгэхээр ардчлалын хөлгийн болсон дарханчууд бол тэгэхээр одоо энэ санаачлагыг шууд ойлгож одоо бүгдээр нь дэмжиж энэ хөдөлгөөнийг одоо өрнүүлж байгаад бид маш их баяртай байна. Шийдэл арга зам хаасан хурлын төлөөлөгчид Монголын ардчлалын нэгдэл санаачлагын дэвшүүлж байгаа ардчлалын мөн чанарыг зөв тодорхойлох, түүнийг хөгжүүлэх, замун ардчлан хамгаалах, хүний эрх хэрэгчлөөг дээдлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахын төлөөх зорилго үзэл санааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улмаар Дархан уулын аймагт байнгын үйл ажиллагаа явуулахаар болсон юм. Ингээд Дархан уулын аймаг дахь салбарын тэргүүнээр жаргал сайхан сонгогдож, Монголын ардчлалын нэгдэл санаачлагын ерөнхийлөгч Болт Түүнд батламж гартуулсан байна. Манай төрийн түшээд миний санаа бодол дотор бодож явдаг. Манай ард иргэдийн олон хүний дотор бодож явдаг. Энэ тулгымцсан асуудлыг гаргаж тавьж ажил хэрэг болгож байгаад би сэтгэж хөлөөдөж журмын олон нөхдөдтэйгээ хамтарч Дархан уулын аймагт ардчлалын үнд зүйл бас хийн төлөө гажуудад байгаа ардчлалыг зас залруулж хийн төлөө хэсэг нөхдөд нийлж энэ байгууллагыг салбарыг энд байгуулж байгаамаа. Цаашид ардчлалаа аврах, зөв чиглэлд оруулах, хөгжүүлэх ардчлалын үнэт зүйлсийн манад зогсох, Монголын ардчлалын нэгдэл санаачлагын энэхүү зорилгын дор улс төрийн болон бусад үйл ажиллагааг дэмжих, тогтмолжуулах эрмэлзэлтэй байгаагаа Дундговь, Сэлэнг, Өвөрхангай аймгийн гишүүдийн зүгээс илэрхийлж, салбар нэгж байгуулан ажиллах хүсэлтэй тавиад байгаамаа.